Сайн мэцхан уу бац зүгэн өнөөдрийнхөө бичлэг дээр хайрын 5 ил номын тухай ярилцах болно. За энэ хайрын 5 ил ном нь анх хэвлэгдэж гарснаас хойш 137 хоногийн турш тасралтгүй бестселлер болж исэн. Анх англи хэлээр бичигдсэн. Англи хэлээр бичигдсэн хувилбарл гэхэд 10 сая хувь гаруй борлуулалттай. За мөн дэлхийн 40 гаруй улсын хэл дээр орчуулагдсан ийм ном байгаа. Тэгээ энэ номон дээр дэлхий дээр одоо маш олон төрлийн хүмүүс байдаг ч гэсэн хайраа илэрхийлдэг хайрын ил бол ердөө 5 төрөл байдаг гэж хэлдэг. Тэгээ энэ бол бидний хувьд сайн мэдээ. Яагаад гэхээр энэ номлол гэхэд өөрөө 40 өөр улс орны хэл дээр орчуулагдсан гэсэн шүү дээ, тий. Үүнтэй адилхан хэрвээ хайрын ил 40 өөр төрөл ах юм бол бид нэр бусад хүнтэй ойлголцохын тулд 40 өөр төрлийн хэлийг сурах хэрэгтэй болно гэсэн үг. Тэгтэл Аз болохоор хайрын ил бол ердөө 5 төрөл учраас энэ 5 төрлийн хэлийг л сурчих юм бол бид нэр бусад хүнтэй хүмүүстэй ойлголцох боломжтой болно гэсэн үг. Тэгээ тань тийм бодол төрж магадгүй энэ хайрын 5 төрлийг яагаад тавуулангийн суух шаардлагатай юм бэ? Зүгээр л миний хайрын ил юу юм? За мөн миний хайртай хүний хайрын ил юу юм бэ? Тэрийг л мэддэг байхад болох юм шүү. Бусад хүний хайрын илийг бол мэдэх шаардлага үстэй гэсэн бодол төрж магадгүй. Гэхдээ энэ хайрын 5 ил нь бол зөвхөн хосын харилцаагаар хязгаарлагдахгүй бүхий л төрлийн харилцаанд хэрэгжүүлэх боломжтой. Талархсан сэтгэлээ илэрхийлэхэд ч гэсэн хамт ажилладаг хүндээ би маш их баярлж байна. Тэгээ тэр хүнд би үнэхээр их баярлсан гэдгийг илэрхийлмээр байна. Тэгэх юм бол би өөрийнхөө хайрын илийг очиод танд баярлаа гэж хэлснээс илүүгээр тухайн хүний маань хайрын ил нь юу юм бэ гэдгийг мэдээд тэр хэлээр нь би танд их баярлж шүү гэж хэлэх юм бол илүү сайн ойлголцсон гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэ хайрын 5 илийг тавуулангийн сурчих юм бол бүхий л хүнтэй харилцахад амар болно гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр тавуулангийн сурвал зүгээр. За эхлээд энэ хайрын 5 ил нь ямар 5 төрлийн ил байгаа юм бэ гэдгийг товчхон дурдаад тэгээд илүү дэлгэрүүлээ жишээ аваад ярилцъя. За нэгдүгээр нь болохоор үг одоо хайртай болох юм бол хайраа өөрийнхөө магтаалын үгээр ч юм уу хүлээн зөвшөөрсөн үгээр илэрхийлдэг хүмүүс байна. За хоёр дахь нь болохоор хамт байх, цагийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөхлөхтэй хайрыг мэдэрдэг хүмүүс байна. За гурав дахь нь бэлэг, өөрийнхөө хайртай гэсэн сэтгэлээ бэлгээр илэрхийлдэг. Бэлэг авахаараа бас энэ хүн надад хайртай юм байна гэсэн мэдрэмжийг авдаг хүмүүс байна. За дөрөв дэх нь болохоор үйлчлэл. Үйлчлэл гэдэг нь болохоор туслахыг хэлж байгаа. Хайртай болох юм бол нөгөө хайртай хүнийхээ жижиг сажиг юмд нь туслах гэдэг хүмүүс бол хайрын ил нь үйлчлэл гэсэн үг. За тав дахь нь болохоор хүрлцэх. Биеийг хүрлцэж байж хайртай гэдгийг мэдэрдэг, тий. Одоо хүнд сайн болох юм бол хөтөлтгөөд ч юм уу эсвэл бол найзтайгаа хамт байхдаа хайртай найзтайгаа байхдаа ингээл жоохон тэрвэрж мэрхгээд байдаг ч юм уу, тий. Тийм хүмүүс бол хайр ил нь хүрлцэх гэсэн үг. За тэгээд энэ хайрын ил дундаас өөрийнхөө хайрын илийг мэдэх нь маш чухал. За хайрын 5 төрлийн ил байдаг гэж байгаа шүү дээ, тий. Гэхдээ хүнд нэг л хэл байна гэж байхгүй. Зүгээр аль нэг хэл нь маш их, зарим хэлнүүд нь бага гэсэн үг. Зарим хүмүүсийнх бол бүр тавуулаа юм. Энэ тэнцүүхэн байдаг хүмүүс ч бас байдаг. Түүнтэй ингээд сайн ойлголцохын тулд нөгөө эсрэг хүний маань хайрын ил нь юу вэ гэдгийг мэдхээс төлөөд миний хайрын ил юу вэ гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ хайрын 5 ил дундаас надад аль хэл нь хамгийн их үйлчлэлт юм. Надад аль хэл нь огт үйлчлэхгүй юм бэ гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Одоо зүгээр л жишээ авах юм бол миний хувьд энэ хайрын 5 ил дундаас үйлчлэл нь хамгийн бага байхгүй, туслах нь хамгийн бага. Тэгэхээр хин нэг нь надад ирээд туслах юм бол би тэрнээс нэг хайрыг мэдрэхгүй. Бас би өөрөө хичнээн хайртай болсон ч гэсэн хин нэгэнд очиод туслаад авахгүй гэсэн үг. Жишээ нь гэхэд одоо ажил дээр аяга энэ тийм тавьсан байлаа гэхэд хин нэг нь миний аягыг аваад угаачих юм бол надад ерөөсө талархсан сэтгэл төрөхгүй, эсрэгээрээ уур хүрээд идэг. Яагаад хүний юмд зураараа хүрээд байгаа юм бэ? Миний имийг зүгээр байгаа байранд нь орхихон л надад тусалж байгаа гэсэн үг штэйгээ уурлаад идэг. Гэхдээ энэ номыг уншсныхаа дараа болохоор миний надад энэ туслах гэдэг хайр ил нь надад маш бага байд юм байна. Зүгээр ч нэг бага биш, бүр маш бага байд юм байна. Тийм болохоор хин нэг нь надад ирээд тусалсан ч гэсэн надад би тэрнээс нь ерөөсөй хайрыг мэдрэхгүйгээр бити надад миний юмд хүрэлтэй гэдэг. Тэгээд энийг уншаад минийх тэгвэл энэ надад энэ туслах гэдэг хайр ил нь бага юм байна. Гэхдээ хин нэг ирээд надад туслах юм бол тэр нь миний юмд дураараа хүрч байгаа гэсэн үг биш. Харин эсрэгээрээ тэр хүн бас өөрхөн баярлж байгаа, талархж байгаа гэсэн сэтгэлээ илэрхийлж байгаа юм байна гэдгийг нь ойлгодог болсон. Тэгэхээр өөрөө надад энэ хайрын 5 илнээс би ямар хайрын ил нь надад маш их үйлчлээд байна. Ямар хэл нь огт үйлчлэхгүй байна гэдгийг өөрийнхөө тухай маш сайн мэддэг болчих юм бол бусд хүнтэй маш сайн ойлголцох боломжтой гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийг та сонсохдоо миний хайртай хүний хайрын ил юу илээ гэж бодхоос илүүгээр миний хайрын ил юу юм бэ? Түрүүний эсэнчлэн энэ хайрын 5 ил дундаас надад ямар хэл нь маш их үйлчлээд юм, ямар хэл нь хамгийн бага үйлчлээд байна гэдэг өөрийнх нь л мэдвэл маш их хэрэгтэй. Тийм учраас аль болохоор өөрийнхөө тухай бодоод сонсороо. За өөр нэг жишээ авъя л да. Таны магадгүй хайр ил чинь бэлэг гэж бодъё, тий. Та өөрөө хүнд баярлахаараа, талархахаараа хайраа илэрхийлэхдээ бэлэг өгдөг хүн байлаа гэж бодъё. Бэлэг, таны бэлэг гэсэн хайр ил бүр маш өндөр гэж бодъё. Тэгэх юм бол тийм хайр ил нь бэлэг гэсэн хайр ил нь маш өндөр хүнд хин нэг хүн нэг чихэр ч юм уу ямар нэгэн жижигхэн бэлэг өгсөн ч гэсэн тэр хүн
би энэ хүн таалагддаг юм бах та. Энэ хүн надад хайртай юм бах та гэсэн бодол төрнө гэсэн үг. Шууд нөгөө үнийг буруугаар ойлгоно гэсэн үг шүү дээ, тий. Магадгүй нөгөө хүн нь танд өгсөн бэлэг өөр бусад хүмүүст ч гэсэн өгсөн байж магадгүй. Тэгтэл өөрийнх нь хайрын хэлтэнд бэлэг хүмүүс бол хүнээс бэлэг авах юм бол энэ хүн надад хайртай юм байна да гэж шууд бодох магадлалтай гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүнтэйг ингэж буруу ойлголцохгүй тул надад ямар хайрын хэлэн хитрхи их байгаад байна. Ямар хайрын хэлэн хитрхи бага байгаад байна гэдэг мэдэх нь маш чухал агааз. За одоо хайрын хэлний талаар илүү дэлгэрэнгүй авч үзье тий. За хамгийн түрүүнд болохоор үг гэсэн хайрын хэлний талаар авч үзье. За үг дотроо үг нь хайрын хэлэн нэгт байдаг хүмүүс. Эсвэл хайртай л болох юм бол үгээрээ бүгдийг илэрхийлдэг хүмүүс. За мөн үг гэсэн хайрын хэл хамгийн бага хүмүүс. Таны хайрын донд хэрвээ тавт нь үг байх юм бол танд бас ямар шинж тэмдэг илэрх вэ гэдэг талаар ярилцъя. За хамгийн түрүүнд үг гэдэг нь хайрын дундаа нэгт байдаг хүмүүс бол өөрийнхөө хайрыг илэрхийлэхдээ үгээр илэрхийлдэг. Энэ хүмүүсийн онцлог нь бол өөрөө үгээр хайраа илэрхийлдэг учраас бусад хүн өөрийг нь магтах юм бол тэрнээс бол бүр маш их хайрыг мэдэрдэг. Тэгэхээр энэ хүмүүсийн бас анхаарах ёстой зүйл нь хин нэгэн хүн очиод ингээд таны хэрвээ магтах юм бол энэ хүн надад арай хайртай юм шүү дээ гэж бас хитрхи буруу ойлгох магадлалтай. За бас мөн одоо таны хайр хэл чинь нэгт үг байх юм бол хин нэгэн хүн таныг хайртай хүн чинь өөрөө чинь таныг магтахгүй байх юм бол энэ хүн надад хайргүй юм байна гэсэн мэдрэмж авах магадлал өндөр хүмүүс гэсэн үг. За тэгэхээр эндээс бас анхаарах ёстой зүйл нь хэрвээ миний хайр хэл үг гэх юм бол хин нэгэн хүн таныг магтлаа гэд тэр хүн нь шууд танд 100% хайртай гэсэн үг биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Мөн таны хайртай хүн чинь таныг огт магтахгүйсэн ч гэсэн тэр нь танд хайргүй гэсэн үг биш ээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө давуу тал болон сул талыг бас ойлгох хэрэгтэй гэсэн үг тийм ээ. За тавтах нь хайрын хэл дундаа үг нь хамгийн бага хүмүүс яадаг вэ гэхээр энэ хүмүүс бол үг нь хамгийн бага хүмүүсийг та хайрын үгээрээ бөмбөгдлөө гэж бодъё л да тийм. Би чамд хайртай шүү, чи бол төгс хүн шүү гэдэг юм бол хайрын хэл дундаа үг нь хамгийн бага учраас тэрнээс бол хайрыг мэдрэхгүй. Энэ хүмүүсийг магтаалах юм бол энэ хүмүүс ямар мэдрэмж төрөх вэ гэхээр сайхан ярьж ин да гэсэн мэдрэмж төрнө гэсэн. Тэгэхээр хэрвээ таны хайрын хэл чинь үг дундаа хамгийн бага байгаад тэгээ таныг бусд хүмүүс магтахад та сайхан ярьж ин да гэсэн бодол төрдөг бол таны үг чинь хайрын хэл дундаа хамгийн бага гэсэн. Тэгэхээр бусд хүмүүс таныг магтахад та сайхан ярьж ин гэж бодхоос илүүгээр энэ хүн намайг тэр хүний хайрын хэл нь үг гэж магадгүй юм байна. Тийм учраас намайг худлаа магтж байна гэж эргэлзэх бас хэрэггүй юм байна. Шууд хүний үгийг сонсоод эргэлздэг хүмүүс бол хайрын хэл дундаа үг нь хамгийн бага байдаг гэсэн үг. Тэгээ ийм төрлийн хүмүүсийн бас нэг онцлог юм бол өөрөө бусд хүмүүст хичнээн баярлсан ч гэсэн хичнээн талархсан ч гэсэн хичнээн хайрлсан ч гэсэн тэрийг үгээр бол бараг илэрхийлдэг хүмүүс гэсэн. Тэгэхээр та миний хайрын хэл дундаа надад үг бол хамгийн бага юм байна гэсэн бодол төрөх юм бол та өөрийгөө бас бусд хүнтэй харилцаж байхдаа баярсан талархсан зүйл илэрхийлэх болох юм бол аль болохоор бас үгээр илэрхийлдэг дасгал хийвэл зүгээр гэсэн. За хоёр дахь нь хайрын хэл нь бэлэг хүмүүс. За хайрын хэл нь бэлэг дундаа бэлэг нь бүр нэгт байдаг хүмүүс бол та өөрийгөө анзаараад үзэх юм бол тийм хүмүүс бусад хүнд баярлахаараа жижиг шажиг юм өгөхгүй л байдаг. За хайрын хэл нь бэлэг нь бүр юм хамгийн бага хүн байсан ч гэсэн хин нэг хүнд дурлах юм бол бүр ингээд бас бэлэг өгөхийг хүссэн шүү дээ тий. Гэхдээ яг жинхнээсээ миний хайрын хэл юу вэ гэдгийг мэдхийн тулд болохоор зүгээр энгийн үед та бусд хүнд талархаараа тэр хүндээ талархсан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ гэдгийг энгийн үед хин нэг нь бүр ингээд амар дурлцсан үедээ бол энэ хайрын тав хэлийг тавуулан гарan бөмбөгдөн. Гэхдээ яг энгийн үед та өөрөө бусд хүнд талархаараа баярлахаараа яаж өөрөө тэрийг илэрхийлдэг юм бэ? Жижиг шажиг бэлгээр илэрхийлэхийг хүсдэг хүмүүс зүгээр энгийн үед бэлгээр илэрхийлэхийг хүсдэг хүмүүс бол бэлэг нь өөрийнх нь хайрын хэлийг нэгт байдаг гэсэн үг. Тэгэхээр ийм хүмүүс бол өөрийнхөө хайртай талархж байгаагаа гэдгийг бэлгээр илэрхийлдэг. За энэ хүмүүс бас өөрөө бэлэг авахаараа өөрийнхөө хайрыг мэдэрдэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс одоо ийм бэлэг гэдэг хайрын хэл нь өндөртөө хүмүүст очиод амаараа би танд маш их баярлсан шүү, би танд маш их талархсан шүү гэж хэлэх юм бол энэ хүн хоосон үгээр яах юм гэсэн мэдрэмж төрөн. Тэгэхээр ийм хүмүүст бол бэлгийг өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ хүмүүсийн бас анхаарах ёстой зүйл нь хин нэгэн хүн танд ирээд би чамд маш их баярлж байгаа шүү, би чамд маш их талархаж байгаа шүү гэж хэлэхэд танд толгоонд чинь хоосон үгээр яах юм? Хоосон гараар зүгээр хоосон амаараа баярлаа гэж хэлж чинь надад яг талархаж байгаа бол ямар нэгэн бэлэг өгөх ёстой штэ гэсэн бодол төрөх юм бол та нөгөө миний эсрэг хүн хэрвээ хайрын хэл нь бэлэг биш ах юм бол надад бэлэг өгөхгүй тэрийг үгээр илэрхийлж байгаа юм байна. Тэр нь гэхдээ жинхэнэ талархсан сэтгэл бас мөн байх магадлалтай юм байна гэж бас бодох хэрэгтэй. Тэгэхээр танд бэлэг өгч байгаа хүн болгол танд хайртай. Тэгээ бэлэг өгөхгүй байгаа хүмүүс зүгээр ингээд амаараа талархаж байгаа, баярлж байгаа хайртай гэдгийг хэлж байгаа хүмүүс ч гэсэн танд бас хайртай байх магадлалтай гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. За эсвэргээр бэлэг нь хайрын хэл нь маш бага хүмүүс юм. За энэ хүмүүс бол хин нэгэн хүнд өөртөө бэлэг өгөх юм бол тэрнээс ямар ч ингэ хайрыг мэдрэхгүй. За энэний нэг жишээ болохоор би яахгүй юу? Тэгээ надад ингэж хүн бэлэг өгөх юм бол би тэрнээс энэ хүн надад маш хайртай байна. Энэ хүн надад талархаж байгаадаа энэ бэлэг өгч байгаа юм байна гэсэн мэдрэмж өрөөсөө авдаггүй. Яадаг вэ гэхээр надад хэрэг хүн нэгэн бэлэг өгөх юм бол би тэр зүгээр бэлгийг хараад надад үнэхээр хэрэгтэй зүйл ах юм бол тэр хүнийг нь ерөөсөө харахгүй бэлгийг нь хараад надад хэрэгтэй зүйл ах юм бол баярлалаа гэдээ авдаг. Тэгээд нөгөө тэр бэлэг нь хэрэг хэрэггүй ах юм бол
Тэрнээс нь би хайрыг мэдрэхгүй учраас тэр бэлэг нь хэрэггүй байх юм бол зүгээрээ энэ надад хэрэггүй юм байна гэд буцаагаад өгдөг. Тэгтэл эсвэргээр хайрын хэлэнд бэлэг нь өндөр хүмүүс бол тэр зүйл нь хэрэгтэй зүйл ч байсан хэрэггүй зүйл ч байсан тэрийг авахтаа бүр маш их баярлна. Энэ хүн надад үнэхээр хайртай юм байна. За тэгээ бас бэлэг нь хайрын хэл өндөр хүмүүс бас бэлэг авахгүй тохиолдол байна. Тэр нь бол тухайн хүнийгээ бүр үүсгэж байгаа гэсэн үг. Тэр хүнээс хайр хэлэнд бэлэг нь хамгийн өндөр хэрнээ тэр хүн бэлэг авахгүй гэдэг нь бол би чамд дургүй гэсэн үгийн илэрхийлэл гэсэн үг. За харин эсвэргээр ийм хайр хэлний хамгийн бага хүмүүс би таны өгч байгаа бэлгийг авмааргүй байна гэх юм бол зүгээр л над бэлэг чинь надад хэрэггүй гэсэн үг. Тэрнээс би танд дургүй гэсэн үг бол биш гэсэн үг. Тэгэхээр тас анзаараад үзээрэй. Та бэлэг авахаараа маш их баярлдаг уу? Альск бол тэр бэлэг нь яг хэрэгтэй юм бол баярлаад хэрэггүй юм бол нэг баярлдаггүй бол танд хайр хэлнийх үйлчлэлтгүй гэсэн үг. Мөн энэ хүмүүсийн онцлог гэх юм бол хайр хэлний бэлэг нь маш өндөр хүмүүс бол жижиг шажиг бэлэг өгтөө ч гэсэн тэрийг ингээд бүр ингээд гой боогоод ч юм уу те тэрэн дээр гой ингээд стикер наагаад ч юм уу өгдөг. Яг бол өөрх нь хайрын илэрхийлэл учраас. Харин эсвэргээрээ тавт нь хайрын хэлтэнд бэлгэн байдаг хүмүүс бол бэлэг өгтөө тэрийг баг боож баглахгүй зүгээр л өгдөг те. Зүгээр энийг бэлэглэхтэй бол зүгээр л ингээд шууд өгчдөг. Яг бол хайрын хэл дундаа бэлэг нь хамгийн бага хүмүүс бол энэ бэлэг гэдэг зүйл нь өөрх нь сэтгэлийг илэрхийлэх учраас энийг нэг гой бааж баглах хэрэггүй штэ гэсэн бодолтой байдаг. Тэгэхээр хэрвээ магадгүй бас ингээд таны хайрын хэл дундаа бэлэг хамгийн бага байна гэж бодох юм бол та зарим тохиолдолд бас өөрөө хайртай баярсан талархсан сэтгэлээс жижигхэн бэлгээр илэрхийлдэг дасгал хийх хэрэгтэй гэсэн үг. За харин эсвэргээрээ таны хайр хэл чинь бэлэг хүмүүс өндөр ах юм бол хин нэгэн танд бэлэг өглөө гэд хитрхийх догтлоод ээж болохгүй. За бас хин нэгэн хүнд та талархлаа гэд байнгын жижиг шажиг юм өгөөд ээж болохгүй. Магадгүй таны эсрэг хүн чинь хайр хэл нь хэрвээ бэлэг нь хамгийн бага хүн байх юм бол та юм өгөх юм бол нөгөө хүндээ төвхтэй байна гэсэн үг. Тэгэхээр таны хайр хэл дундаа бэлэг нь их байна уу бага байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд бас голт нь өөрхөн балансыг нь сайн барьдаг дасгал хийвэл зүгээр. За 3 дахь хайрын хэл бол үйлчлэл. За үйлчлэл нь хайрын хэл нь маш өндөр нэгт байдаг хүмүүс бол бусад хүмүүс туслахыг хүсдэг. Өөрөө баярлж талархах юм бол нөгөө хүнд очиод би танд баярлж байна гэж хэлэх ч юм уу эсвэл ямар нэгэн бэлэг өгөхөөс илүүгээр тэр хүнд би юугаар туслаж болох вэ? Миний тусалчгаар юм юу байна? Би үйлчилж болохоор юм юу байна гэж хайдаг хүмүүс. За энэ хүмүүс бас эсвэргээрээ хин нэгэн хүн өөрт нь туслахгүй байх юм бол энэ хүн надад хайргүй байна гэсэн мэдрэмжийг аавна. Ийм хүмүүст бол хичнээн мянга бэлэг өгснөөс илүүгээр цүнхийг нь бариад өгөх юм бол илүү их хайрыг мэдэрч талархна гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийн бас анхаарах ёстой зүйл нь түрүүний хэлсэнчлэн хин нэгэн танд одоо үйлчлэхгүй байлаа гэд хин нэгэн танд туслахгүй байлаа гэд тэр хүн танд дургуй ч юм уу танд хайргүй гэсэн үг биш. За дээрэс нь хин нэгэн танд ирээд туслалаа гэд тэр нь танд бас хайртай гэдгийг илэрхийлж байгаа үг гэсэн үг биш. Тэгэхээр хитрхи бас энэ хайр хэл дундаа зарим хүмүүс нь нэгтэн байдаг хүмүүс энэ үйлчлэл гэдэг хайр хэл одоо хитрхи өндөр байх юм бол бас хин нэгэн хүн жоохон л үлчдэг юм бол надад маш хайртай юм байна гэж андуурах гад нөгөө эсрэг хүнээс буруу ойлгох гад өөрийгөө хуурах гад идэг учраас миний хайр хэл дундаа надад нэгт юу байна тавтах нь юу байна гэдгийг бас маш сайн мэдэх хэрэгтэй. За эсвэргээрээ үйлчлэл нь хамгийн бага хүмүүс. За энэ хүмүүс бол бусад хүн ирээд өөрт нь туслах юм бол баг тэр тусалж байгаад нь талархах нь гэхээсээ илүүгээр яагаад миний юмд ингэж хушууд өрөөд байгаа юм бэ гэсэн бодол төрнө. Яагаад гэвэл энэ хүн өөрөө бусад хүнийг хайрлахаараа тэр хүн тусалж хайр илэрхийлдэг учраас өөрт нь хүн туслалаа гэх тэрнээс бол хайрыг ерөөсөө мэдрэхгүй яагаад туслаад байгаа юм бэ? За энэ хүмүүс гэхдээ энэ хүмүүст бол тусалж болохгүй гэсэн үг болоод биш. Хэрвээ энэ хүнд тусламж үнэхээр хэрэгтэй байх юм бол танд талархна. Харин өөрт нь тусламж хэрэггүй байхад та очиж туслаад байх юм бол энэ хүмүүс бол талархахгүй одоо өөрт нь тусламж хэрэггүй байх юм бол таныг бараг цаашаа яваач гэж хэлнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ таны хайр хэл дундаа үйлчлэл чинь хэрвээ хамгийн бага байх юм бол та зарим тохиолдолд бусад хүмүүст бас нэг жоохон үйлчилж туслах хэрэгтэй гэсэн үг. Бас бусад хүмүүс танд ирээд туслахад яагаад надад саад болоод байгаа юм бэ гэж бодхоос илүүгээр энэ хүн бас өөрийнхөө хайр хэлээр надад баярлж байгаа, талархаж байгаагаа надад илэрхийлж байгаа байж магадгүй юм байна гэсэн бодлыг бас бодох хэрэгтэй. За миний хувьд ч гэсэн надад үйлчлэл гэдэг хайр хэл маш бага байдаг учраас түрүүний бичлэгийн хэлсэнчлэн хин нэг миний аягааг угаах юм бол уур хүрээдтэй. Миний аягааг угаасна гэдэг талархаас илүүгээр яагаад хүний аяганд хүрээд байгаа юм бэ? Яагаад миний юмд хүрээд байгаа юм бэ гэсэн бодол төрдөг гэсэн үг. Тэгэхээр бас өөрийнхөө плансаа барих нь бас хамгийн чухал юм шиг байгаа энэ хайр хэл дунд. За дөрөв дэх хайр хэл нь хүрлцэх. За хүрлцэх хайр хэл өндөртөө хүмүүс болохоор хин нэгэн хүнд одоо өөртөө таалагддаг хүмүүстэй. За заавал эсрэг хүсний хүн байх шаардлагагүй. Эмэгтэй хүмүүс хоорондоо ч иж болно, эрэгтэй хүмүүс хоорондоо ч иж болно. Найзуудтайгаа тий одоо өөрийнхөө хайртай найзтайгаа байхдаа хөтөлтгөөд идэг ч юм уу тий эмэгтэй хүмүүс бол хөтөлтдөг суугддаг ч юм уу тий харин эрэгтэй хүмүүс бол ингэ юм ярьж байхдаа ингэж мөрлөөн зөгтөг ч юм уу тий хайр хэл өндөртэй хүмүүс бол тэгэж илэрхийлнэ гэсэн. За хин нэгэнд дурлчих юм бол мэдээж тэр үнтэй гоё хөтөлтмөөрэн гоё мөрийг нь дэлмээрэн ч гэдэг юм ингэж хүлцмээр санагдаж штэ тий гэхдээ тэр нь хин нэгүнд ингэ маш их дурлцсан байхдаа мэдээж хүлцмээр санагдана. Гэхдээ тэр нь болохоор яг бүр
Би тэр хайртай үнтэйг харахаараа би тэр үнийг хөтөлмөр санагдаад ингээд таны хайрын хэл чинь хүрэлцэх маш өндөр гэсэн үг бол биш. Та энгийн үед өөрийгөө ажиглах хэрэгтэй. Та энгийн үед найзтайгаа байхдаа ч юм уу, аав ээжтэйгээ ах эгчтэйгээ энгийн үед байхдаа та өөрөө гоё одоо найзтайгаа байж байгаа л найзтайгаа ингээл гоё юм ярьж байгаа л найзтай талархах ч юм уу тэр үедээ ингээл таачвал мөрийг ингээл зогтох ч юм уу эсвэл бол ингээл налдаг ч юм уу өөрөө яг энгийн үедээ та яаж хайраа илэрхийлдэг вэ те энгийн гоё зүгээр баярлцсан байхдаа яаж илэрхийлдэг вэ энгийн үед би зүгээр л ингээд үнэхээр гоё сэтгэл санаагаараа гоё яхахтаа нөгөө хүндээ хүрэх гээд идэг үү тийм бол таны хайр ил чинь хүрэлцэх нь өндөр гэсэн үг тэгэхээр энийг бас ингээд андуурах гад идэг хүмүүс нь болохоор хин нэг үнд дурлахаараа хөтөлмөр санагдахаараа миний хайр ил хүрэлцэх өндөр юм байна гэж андуурхаад идэг тийм бол бас биш. За эсвэргээрээ хайр ил нь хүрэлцэх гэсэн хайр ил нь хамгийн бага хүмүүс. За энэ хүмүүс бол хичнээн гоё байсан ч гэсэн хичнээн таанд талархсан ч гэсэн очиод ингээд та ноолох юм бол амар ингээд ядаргаатай санагдана гэсэн үг. Тэрнээс бол хайрыг мэдрэхгүй. За мөн өөрөө хайртай хичнээн гоё ингээд аз жаргалтай байгаа тэр хүндээ хайр илэрхийлье гэсэн ч гэсэн очиод ингээд тэрврээд ахгүй зүгээр зайнаас л байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүрэлцэх хайрын хэл бол нэг анхаарах ёстой зүйл нь яг саяны хэлсэнчлэн хэд дурлцсан үедээ л хөтөлмөр санагдаад илаа гэж таны хайрын хэл чинь хүрэлцэх гэсэн үг биш шүү. За мөн дээрэс нь жинхнээсээ яг тийм дурлцсан үедээ биш жинхнээсээ л өдөр тутамдаа хайраа хүрэлцэхээр илэрхийлдэг. Өөртөө саяны хэлдэгчлээ ингээд мөрийг нь тогшдог ч юм уу те ингэж хайраа илэрхийлдэг хүмүүсийн анхаарах ёстой зүйл нь болохоор хин нэгэн хүнийг та ингээд очиод тэрвэрх гээд амар баярлаад одоо ингэ таны сайн найз чинь удаа уулзаагүй найз чинь гинт урдаас чинь гарч ирлээ гэж бодъё л да тий. Тэгвэл та очил гүйжижэл тэрэл сайн уу гэж тэгсэн чинь нөгөө найз чинь хүүе яагаад байгаа юм бэ? Цаашаа гаач гэж хэлэх юм бол энэ хүмүүс болохоор энэ хүн надад дургуун байна гэсэн мэдрэмжийг аавна гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс бас анзаарах хэрэгтэй. Хин нэгэн үнийг та очиод биеинд нь хүрсэн чинь тэр хүн надын биеинд яагаад хүрээд байгаа юм бэ? Цаашаа гаач гэж хэллээгээд танд дургуй гэсэн үг биш. Зүгээр л таны хайрын хэл дундаа хүрэлцэх нь танд хит өндөр байгаа юм бэ? Тэр хүн болохоор тийм биш юм байна гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр та гар хүлээ хөтлөөгээд нөгөө хүн чинь таны гарыг түлхлээгээд тэр нь танд дургуй гэсэн үг биш шүү гэдгийг энийг маш сайн анзаарах хэрэгтэй. За хайрын хэл дундаа хүрэлцэх нь бага хүмүүс олвол тий хин нэгэн хүн ирээд таныг нооллоо ч юм уу тий таныг ингээд мөрлөө чинь зохилоо гэхэд тэрийг нь шууд учир дутдаггүйгээр ингээд шууд цааш нь түлхээд иж болохгүй. Ягаад гэвэл тэр хүний чинь хайрын хэл нь хүрэлцэх нь маш өндөр хүн байж болно шүү дээ тий. Тийм учраас бус хүнтэй бас ингээд зөвөр ойлголцохын тулд хүрэлцэх дундаа хүрэлцэх нь хайрын хэл нь хамгийн бага хүмүүс болвол хин нэгэн танд хүрэх юм бол шууд уцаарлаад шууд нөгөө нэгээ түлхээд иж болохгүй. Миний хайрын хэл дундаа надад хүрэлцэх нь маш бага байдаг учраас л хин нэгэн надад хүрэхэд би ингээд уцаарлаад байгаа юм байна гэдгийг өөрөө ойлгочих юм бол бус хүнтэй бас харилцахад илүү амар болно. За сүүлийн хайрын хэл бол хамт байх цаг хугацаагаар хайраа илэрхийлдэг хүмүүс байна. За энэ хүмүүс болохоор хин нэгэн тайртай болох юм бол тэр хүнтэйгээ бүр ингээл уулзгаал байдаг, аль болохоор хамт байх гал байдаг, хамт гоё цагийг өнгөрүүлэх гээд байдаг хүмүүс. За ийм хайрын хэл нь хамгийн нэгт хамт байх хүмүүс бол хэрвээ хин нэгэн хайрг болох юм бол шууд зугтдаг. За харин хамт байх нь хамгийн бага хүмүүс бол хайртай байсан ч гэсэн нөгөөнтэйгээ нэг ингээд уулзъя гэж бодохгүй тий. Хаяа нэг уулзахад болно. Уулзсан ч гэсэн тэгээд заавал ингээл гоё цагийг гоё өнгөрүүлэхэд дайраад байхгүй гэсэн үг. Тэгээ магадгүй таны хайртай хүн чинь хамт байх гэсэн хайрын хэл нь хамгийн бага хүн байгаад таныг уулзъя хэд чинь тантай нэг уулздаг ч юм уу эсвэл танд л төрүүлж уулзъя гэж хэлдэггүй байлаа гэдээ бол танд хайргүй гэсэн үг бол биш. Зүгээр тэр хүнийх нь хайрын хэл дундаа хамт байх гэдэг нь хамгийн бага юм байна гэдгийг бас ойлгуул зүгээр. Тэгэхээр одоо энэ хайрын 5 хэлийг хүмүүс үзэхээр болохоор миний хайрын хэл дундаа нэгт нь юу юм бэ? Миний хайртай хүний хайрын хэл дундаа нэгтгэх нь юу юм бэ гэдгийг л мэдгээд идэг. Гэхдээ голынхон гэдгээс илүүгээр нэгтгэх нь юу юм бэ гэдгийг мэдэх нь мэдээж хамгийн чухал ч гэсэн тавтах нь юу юм бэ гэдгийг мэдэх нь чухал. Яагаад гэхээр таны хайртай хүн чинь тантай уулзахгүй байлаа гэд тэр хүний хайр хэл дундаа хамгийн бага байх юм бол тэр хүн тантай уулзахгүй байлаа гэд тэр хүн танд хайргүй гэсэн үг биш шүү дээ. Тийм учраас миний хайртай хүний хайрын хэл дундаа хамгийн бага хайр хэл нь юу юм бэ? Хамгийн бага нь юу юм бэ гэдгийг нь бас мэдэх нь бас маш чухал. Өөрийнхөө ч гэсэн минийх хамгийн бага нь юу юм бэ? Хамгийн их нь юу юм бэ гэдгийг мэдэх нь чухал гэсэн. За миний хувьд болохоор зүгээр жишээ аваад ярихад миний хувьд хайрын хэл дундаа хамт байх нь хамгийн өндөр ахгүй юу? Тийм бол хин нэгэн хүн ингээл миний хажууд ингээл ирээл суугаал өнөөдөр ч гэсэн миний хажууд суугаад маргааш ч гэсэн миний хажууд суугаад нөгөөдөр ч гэсэн миний хажууд суугаад юм бол би дотроо ингээд шууд ухамсаргүйгээр энэ хүн надад арай сайн юм биш үстэй гэсэн мэдрэмж төрнө гэсэн ухамсаргүйгээр. Тэгэхээр миний хайрын хэл дундаа хамт байх нь миний хайрын хэл дундаа маш өндөр учраас хин нэг нь надын хажууд хамт ингээл байнга байгаад ийна гэдэг нь надад яг шууд хайртай гэсэн үг бол биш ээ. 100% надад хайртай гэсэн үг биш ээ гэдгийг нь өөрийгөө бас ингээд ойлгох хэрэгтэй гэсэн өөрийгөө ингээд дарна гэсэн үг. Тэгээд бас дээрэс нь хин нэг хүн ингээд хайртай найзтайгаа ч юм уу би ингээд уулзах гэсэн чинь нөгөө найз ба надад уулзахгүй гэдэг юм бол надад дургуун бах та гэж шууд бодох магадaltaй учраас бас тийм биш ээ гэдгийг ингээд өөрөө дарах хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө яг надад хамгийн их нь юу байна? Хамгийн бага нь юу байна гэдгийг мэдчих юм бол бас зүгээр.
Тэгээ бас нэг зүйл нь ингээд одоо жишээ нь хамт байх гэдэг нь хайр ил нь өндөр хүмүүс болвол хин нэгэн хайртай зөвхөн хайртай одоо хайртай их нэртэй гэж юм хайртай нөхөртөө гэж юм тэрээр хязгаарлагдах уу гэсэн чинь тий найзуудтайгаа ч гэсэн одоо гой санаа нийлдэг найзтайгаа байнга л уулзах гад идэг энэ хүмүүс болвол тэгээ би бас ингээд өөрөө зүгээр энгийн найзтайгаа ч юм уу тий өөрөө яг гой санаа нийлдэг найзтайгаа ингээд байнга уулзах гад байдаг хэрнээ тэрийг болохоор ингээд өөрийгөө даардаг ягаад тэгэхээр зүгээр миний хайрын хэл хамт байх байна. Тэгээд тийм болохоор би ингээд байнга уулзах гад ийн. Гэхдээ нөгөө хүнд нь бас нөгөө хүнийх нь хайрын хэл хэрэг хамт байх нь хамгийн бага нах юм бол нөгөө хүндээ би саад болж ин гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас бас ингээд зарим тохиолдолд ингээд өөрийгөө ингээд даардаг. Тэгэхээр үнтэй адилхан миний хамгийн их хайр юу вэ? Хамгийн бага хайр юу гэдэг юугээ мэдчих юм бол бус хүнтэй ойлголцоход маш амар болно. Бас дээрэс нь нөгөө хүний эсрэг хүнийхэн ч гэсэн хайр ил нь хамгийн их нь юу юм, хамгийн бага нь юу юм гэдгийг мэдчих юм бол буруу ойлголцохгүй их амар болдог. За тэгэхээр энэ хайрын 5 төрлийн хэлийг зөв онцлох нь маш чухал гэсэн үг байгааз тий. Би өөрийнхөө ч гэсэн эсрэг хүнийхэн ч гэсэн хайр хэлийг зөв онцлох нь маш чухал тэгжиж буруу ойлголцохгүй зөв ойлголцсон гэсэн үг. Тэгэхдээ зөв онцлохдоо яаж онцлох вэ гэхээр хит дурлцсан үедээ өөрийгөө ажиглаад бол буруу магадaltaй гэсэн. Яг бол та хиний үгэнд маш их дурлчих юм бол энэ хайрын 5 хэлээр тавуулангаар л та өөрийнхөө хайрыг илэрхийлнэ. Бас дээрэс нь хит дурлчих юм бол нөгөө хүн чинь танд юу гэж хийсэн, ямар ч үйлдэл гаргасан та тэрнээс нь бүгднээс нь хайрыг мэдрэх гээд байна гэсэн. Тэгэхээр энгийн үед өөрийгөө ажиглал зүгээр. Энгийн үед ямар үед би одоо хайртай гэхээс илүүгээр баярлсан сэтгэлээ би яаж илэрхийлдэг вэ гэдгийг ажиглах юм бол илүү зөв онцлох боломжтой. Зүгээр ингээд хайртай хүндээ одоо миний жишээ ингээд хайр ил бэлэг багч гэсэн би нэг хүнд ингээд амар хүчтэй дурлах юм бол бас бэлэг өгмөр санагдаж штэ тий миний хайр ил дундаа бэлэг нь маш багч гэсэн тэгэхээр би тэр хүндээ бэлэг өгмөр санагдахтаа миний хайр ил бэлэг юм байна гэсэн бол ингээд буруу онцлох магадaltaй тийм учраас энгийн үедээ зүгээр найзтай ч юм уу хамт ажилтдаг хүндээ би талархахаараа тэр хүндээ би яаж өөрийнхөө хайрыг илэрхийлэх гээд идэг вэ гэж өөрийгөө ажиглуул зүгээр би зүгээр л энгийн найзтай талархаад үнэхээр баярлснаа илэрхийлмээр ахтаа би тэр хүнийгээ магтдаг уу эсвэл бэлэг өгдөг үү эсвэл уулзахыг хүсдэг үү эсвэл нэг жижиг шажиг юмд би тусалчаа гэж хүсдэг үү эсвэл очиод би тэрхийг хүсдэг үү тэгэхээр энгийн үедээ би баярлсан сэтгэлээ яаж илэрхийлдэг юм бэ гэдгийг ажиглах юм бол өөрийнхөө хайрын хэлийг зөв онцлох магадлал өндөрсөн за эсвэргээрээ нөгөө хүн чинь тэгвэл хайр ил нь юу юм бэ гэдгийг нь яаж мэдэх вэ гэхээр жижигхэн тестерлэж мэдэж болно. За зарим тохиолдолд бол тий зүгээр ингээд нөгөө хүнийхээ хайр илийг та мэдмээр байна л да тий. Тэгэх юм бол нөгөө нэг магтаж үзэж болно шүү дээ тий. Магтсан чинь амар баярлж гэнэ үү? Эсвэл ингээд тэрсэн чинь таныг цаашаа түлхэж гэнэ үү? Эсвэл тэрсэн чинь зүгээр байна уу? Тий эсвэл тэрсэн чинь буцаага тэрээд авч гэнэ үү тий? Энэ мэтчлэнгээр бас ингээд жижиг тестерлэж мэдэх боломжтой. За жижиг тестерлэж мэдхээс гадна бас нөгөө хүн чинь баярлсан үедээ яаж хүмүүст баярлснаа илэрхийлж чинь гэдгийг нь ажиглал бас мэдэх боломжтой. За дээрэс нь одоо чинь хамт байх нь хайр ил нь өндөр хүмүүс болвол айгүй гоё ингээд өөрийнхөө хайртай дуртай хүнтэй ингээд уулзгаал байдаг хэрнээ тэр хүндээ гомдох ч юм уу те тэр хүндээ дург болох юм бол хизэж уулзахгүй дахиж уулзахгүй гэдэг. Тэр хүмүүс бол ингээд хайр ил нь хамт байх нь өндөр гэсэн. Тэгэхээр тэр өөрийнх нь хайр ил нь хамгийн одоо хайр ил дондоо хамгийн өндөр нь хамт байх учраас тэр хүн хэрэг уулзахгүй гэдэг нь болохоор өөрийнхөө байж болох хамгийн өндөр хэмнэлээрээ өөрийнхөө дургуг илэрхийлж яах гэсэн үг. Тэгэхээр тэр хүнийг ингэж тестэрлэж болно. Бас тухайн хүн чинь өөрөө баярлсан үедээ, талархсан үедээ бусд хүндээ яаж хандж чинь. За бас ууралсан үедээ тэр хүнийг яаж шийтгэж чинь гэдгийг харах юм бол бас зөв онцлох боломжтой. Тэгэхээр зөвхөн харилцаа хосын харилцаан дээр хязгаарлагдахгүй гэдгийг бас ойлгоод авчвал зүгээр. За дээрэс нь 5 төрлийн хайр илийг тавуулангийн сурчих юм бол дэлхийн бүх хүмүүстэй зөв ойлголцох боломжтой учраас энэ хайрын 5 илийг тавуулангийн сурчвал зүгээр л миний хайр ил юу юм? Манай эхнэрийн нөхрийн хайр ил юу юм бэ? Миний хайртай хүний хайр ил юу юм бэ гэдгийг хязгаарлагдахгүй гэсэн. Тэгээс та өөрөө таны хайр ил болон нөгөө эсрэг хүний чинь хайр ил нь өөрөөс болоод буруу ойлголцсон тийм тохиолдол танд гарч ирсэн бол бас коммент хэсэгт үлдээж өгөөрөө сонирхолтой байна байх гэх юм. Тэгээ миний бодлохоор энэ хайрын 5 илийг бас хөөрхөн жоохон судалсан учраас тийм коммент бичсэн хүмүүстэй бас хариу өгөх болно. Яг одоо хайрын ил нь өөр хүн одоо жишээ нь миний хайртай хүн ч юм уу те тэр хүн маань хайр ил нь надаас шал өөр учраас бит хоёрыг ойлголцож чадахгүй байгаа гэсэн комментууд үлдээх юм бол бас өөрөө хөөрхөн хэмжээнд энэ номон дээр үндэслээд хариу өгөх болно. Тийм учраас бас тиймэрхүү буруу ойлголцсон тохиолдол ч юм уу эсвэл илүү сайн ойлголцохын тулд яах ёстой вэ гэсэн тийм асуулт ахын бол коммент хэсэгт үлдээж өгөөрөө хариу өгөх болно. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.